Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр математикийн хичээл эхэлж байна. Өнөөдөр бүгдээрээ энгийн бутархаан тухай мэдэж судалнаа. Бид өнөөдрийн хичээлээрээ энгийн бутархаатай танилцах, энгийн бутархайг унших, бичих 2, 3, 4, 5, 6, 8, 10 хуваартай энгийн бутархайг дүрслэх, энгийн бутархайг жиших гэсэн чадваруудаа үржүүлнэ. Амжилт хүсье. Хүүхдүүдэд дэлгэцэнд анхаарлаа хандуулцгаая. Хүү гарын алдтай тэнцэх урттай туузыг хаачлан авав. Тэр туузын уртыг метрээр илэрхийлжээ. Метр хэрэглэн туузаа хэмжихэд 1 метрээс илүү гарсан байна. Хүүгийн алдтай тэнцэх урттай туузыг зургаар илэрхийлье бүгдээрээ. За тэгвэл метрээр хэмжихэд 1 метрээс илүү хэмжээтэй гарсан байна. За тэгвэл хүүхдүүдэд туузын 1 метрээс илүү гарсан хэсгийг метрээр яаж илэрхийлэх вэ? Бүгдээрээ бодоорой. Уртыг нь 1 метртэй харьцуулж үзцгээе. Илүү гарсан хэсэг маань 1 метрт хэдэн удаа багтаж байна вэ? Харцгаая. Хүүхдүүдээ 1 метрийг 3 тэнцүү угаасны 1 хэсэг нь 3-ны 1 метртэй тэнцүү байна. Үүнийг 3-ны 1 метр гэж уншина. Бичгтээ дэвтрийн 2 дөрвөлжинүүдийг ашиглан бид бичнэ. За эхлээд бид зураасыг 1-р тавина. За хоёрт нь хэдэн тэнцүү хэсэг хуваасан тоог бичнэ. Түүний дараагаар хэдэн хэсгийг авсан буюу буутсан хэсгийг бичнэ. Ингээд бид үүнийг 3-ны 1 метр гэж унших нэ. 1 метр туузыг тэнцүү хэсгүүдэд хуваав. Зургийг ажиглаж харъя бүгдээрээ. Туузын буутсан хэсэг нь хэдэн метртэй тэнцэх вэ? За эхний зурагт 1 метр тууз, дараагийн зурагт хэдэн тэнцүү хэсэг хуваагаад хэдэн хэсгийг буутсан байна харцгаая. За 2 тэнцүү хэсэгт хуваасан. За буутсан хэсэг нь 2-ны 1 метр байна. Дараагийнх нь 5 тэнцүү хэсэгт хувааж түүний 1 хэсгийг буутсан байна. Тэгвэл бид 5-ны 1 метр гэж бичгэнэ. Дараагийн хэмжээсийг харъя. За 6 тэнцүү хэсэгт хуваагаад 6-ны 1 хэсгийг буутсан байна. За тэгвэл хүүхдүүдээ будаагүй хэсгийн урт нь хэдэн метртэй тэнцэх вэ? Харцгаая. Хоёрны 1, 5-ны 1, 6-ны 5 гэсэн хэлбэрийн тоог энгийн бутархай гэж нэрлэдэг. Зураасын доод хэсэгт байгаа нь хуваар буюу хэдэн тэнцүү хэсэгт хуваасныг илэрхийлнэ. Зураасын дээд хэсэгт байгаа нь хүртвэр буюу хэдэн хэсгийг хүртэж авсан гэсэн утгыг илэрхийлнэ хүүхдүүдээ. За хүүхдүүдээ багшийнхаа өгсөн энгийн бутархаануудыг хамтдаа уншицгаая. За багш нь хуваарийг нэмэгдүүлье. Эхлээд багш нь дугуй дүрсийг авсан байна. За хүртвэрийн хэсгийг нэмье. 2-ны 1 гэж уншин тийм ээ. Дараагийнх нь 3-ны 1, 4-ны 1, за 4-ны 2, 5-ны 2 гэх мэт 4 гэх мэтлэнгээр уншина. За дараагийнх нь хэдүүлээ шингэний хэмжээсүүдийг 8-ны 3 боллоо, 8-ны 4, 8-ны 7, 8-ны 8 буюу за энэ маань дүүрэн боллоо уншлаа. За дараагийнх нь бүгдээрээ хэрчмээр харцгаая. За энэ маань 8-ны 3 гэсэн хэсгийг илэрхийлж байна. За багш нь хуваарийг багасгая. Дараагийн дасгалыг харцгаая хүүхдүүдээ. 1 метр урттай туузыг 5 тэнцүү хэсэгт хуваажээ. За үүнийг багш нь доод талд нь хэрчмээр илэрхийллээ. За хэрчмийн нэгжүүдийг тавьсан байна. 3 ширхэг 5-ны 1 нь ямар урттай вэ? Багштайгаа хамтдаа хийгээд яваарай.
За энэ маань 5-ны 3 метртэй тэнцүү. Дөрвөн ширхэг 5-ны 1 нь ямар урттай вэ? Энэ маань 5-ны 4 метртэй тэнцүү. 5-ны 1, 5-ны 1, 5-ны 1, 5-ны 1 гэд дөрвөн ширхэг 5-ны 1 нь 5-ны 4 метртэй тэнцүү байна. 5 ширхэг 5-ны 1 нь ямар урттай вэ? Харцгаая. 5-ны 5. Тэгвэл хүүхдүүдээ 1 м тууцыг 5 тэнцүү хуваахад нэг хэсгийн урт нь 5-ны 1 м болно. Харин 5 ширхэг 5-ны 1 м нь 5-ны 5 м буюу 1 м тууцтай ижил хэмжээтэй. Үүнийг бид 5-ны 5 тэнцүү 1 гэж бичнэ. Зургийг ашиглан тодорхойлолтыг жишцгээе. Тууцны нэгжийг өгсөн байна. За доод талд нь тууцуудыг 4 тэнцүү хэсэгт хуваасан байна. За зүүн гар талд нь буутсан хэсэг, баруун гар талд будаагүй хэсгийн тоонуудыг багштайгаа хамтдаа тавьж авъя. За 2 дахь тууцсан дээр 4-ний 2 хэсгийг буутсан байна. 3 дахь тууцсан дээр 4-ний 3 хэсэг, 4 дахь тууцсан дээр 4-ний 4 хэсгийг буутсан байна. За будаагийн хэсгүүдийг бүгдээрээ харцгаая. Эхний тууцсан дээр 4-ний 3 хэсэг будагдаагүй. Дараагийн тууцсан дээр 4-ний 2 хэсэг будагдаагүй. Дараагийн тууцсан дээр 4-ний 1 хэсэг будагдаагүй. За эндээс бүгдээрээ дүгнэлт гаргая. За бүгдээрээ 4-ний 2 ба 4-ний 3 гэсэн тодорхойлолтыг жишиж харцгаая. 3 ширхэг 4-ний 1 нь 3 ширхэг 4-ний 1 нь 2 ширхэг 4-ний 2-оос их байна. 4-ний 2 нь 4-ний 3-аас бага буюу ингэж бичнэ. 4-ний 3 нь 4-ний 2-оос их буюу за бичвэлийг ингэж хийнэ. Хүүхдүүдээ эндээс харахад бутархайн хүртүр нь их бутархайн их байгаа нь харагдаж байна. Ингээд өнөөдрийн хичээлдээ амжилттай оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Түр баяртай.